Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Монголын мэдээ телевиз та бүхэндээ үзүүлж байна. Өнөөдрөөс эхлэн бид үзэгч та бүхэндээ 3 цагийн алтан хэлхээ нэртэй нэгэн шинэ нэвтрүүлгээ төлөвлөж байна. Өнгөрсөн одоо ирээдүйн цагийн алтан хэлхээнд Монголын тамирчдын амжилт ялбарт дуурсаж Монголын спорт мандан мадрах учиртай. Энэ 3 цагийн түүчээ болж спортод эх орныхоо нэрийг дуурсгаж байгаа эрхэм тамирчид манай нэвтрүүлэгт өргөдөө оролцуулна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын хүндийн үргэлтийн тамирчид оролцож байна. Одоогоос 61 жилийн тэртээ буюу 1956 оны 5 дугаар сард Монголын хүндийн өргөлтийн холбоо анх байгуулагдаж байжээ. Хэр зэрэг, хүч чадал, тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон энэ спортоор Монголын зориг төвөгдөхөд хичээлж төв дэлхийн Олимпийн давцанд өрсөлдсөөр ирлээ. Энэ 61 жилийн хугацаанд Монголын хүндийн өргөлтийн тамирчид 1972 оноос эхлэн нийт 8 Олимпийн наадамд оролцжээ. Олимпийн наадмын давцанд манай төвөнчдөөс хамгийн оргил амжилт үзүүлсэн тамирчид бол халуун хэмжээний мастер Жүгдэр Намжил анх цэцэг нар юм. Халуун хэмжээний мастер Жүгдэр Намжил 1980 оны Москвагийн Олимпиад 8 дугаар байр, халуун хэмжээний мастер анх цэцэг Рио 2016 Олимпийн наадамд мөн 8 дугаараар чалгарсан Олимпиад үзүүлсэн манай тамирчдын оргил амжилт ирлээ. Мөн манай тамирчид насан туршидын дэлхийн аврагч наруулах тэмцээнд 8 удаа оролцжээ. 61 жилийн хугацаанд Монголын хүндийн өргөлтийн спортод Монгол улсын гавьяа тамирчин цолтон 1, халуун хэмжээний мастер 200 гаруй, спортын мастер 473, спортын дэд мастер цолтон 1000 орчим төрөн гарчээ. Монголын хүндийн өргөлтийн спортын үе үеийн алдар тамирчдын залгамжуулж Хаац твд Монголын тамирчдын алдрыг дуурсгаж явсан эрхэм бол халуун хэмжээний мастер Гом Дөржин энэ биш. 1980-90 оны Монголын хүндийн өргөлтийн спортын саруулсан тамирчдын нэг тэрээр Хаац твийн аврагч наруулах тэмцээнээс 4 мөнх 3 хүрэл медаль үрдэж Монгол улсын дээд амжилтыг 30 гаруй удаа шинжилсэн билээ. Бидний үед бол 1983 онд анх энэ хүндийн өргөлтийн спортоо миний хувьд бол хичээж эхлээд энэ спортоор нийтдээ 17-8 жил явсан баг шүү дээ. Тэр үед сургуульд бас эхэлжүүлэлт гэдэг маань өдөөсөө манайх чинь Оросын школоор хүндийн өргөлтийн спортын сургуульд тасчул явагддаг байсан. Тэр үед дандаа Орос төгссөн багш нар хурж төгсч үрж ирээд багш нар маань одоо хүүхд багш залуучуудыг тасчуулан хичээлүүлж ирсэн багмаа. Тэгээд энэ хугацаанд хүний энэ хүндийн өргөлтөөр хичээлжсэн энэ хугацаанд бол одоо сайтай муутай зовлонтой жаргалтай бусдын л ижил энэ хугацаанд явагдаж ирсэн байх юм. Хүндийн өргөлтийн нийт миний үеийн тамирчид бол ердөөсөө дэлхийн сургуульд бол хатуу нэгт сургалтын юу бол цаг хугацаа гэдэг маань их чанд тийм л байсан үе. Бус төрөлч мөн ялгаагүй л байгаа. Энэ спорт маань бол хичээж ирснийхаа үр дүнд яах вэ? Нийгэмд өөрийгөө авч явах. Одоо альва нэг юмд нэг юу бас шантарчихгүй. Тийм л хүн болж хүмүүжсэн байх юм. Миний үеийн тамирчид гэх юм бол одоо их сайхан тамирчид байжээ. Одоо энэ дээр сурах манай олон улсын хэмжээний мастер Баттулга байна. Азийн аваргын хөрөлт медаль анх авч ирсэн. Очир бот байна. Мөн Азаас медаль авч ирсэн. Чулуун Бург байна. Дандаа Азаас медаль авч ирсэн. Мөн хөрөл медаль авч. Сайхан тамирч зөндөө байжээ. Тэдний өв залгамж болсон энэ сайхан хүүхд залуучууд одоо ингээд залгамж халааг нь аваад бүгдээрээ явж байна. Миний үед бол одоо Ахмад үеийн их сайхан тамирчид байдаг байсан. Одоо миний бодлоор ч хүндийн өргөлтийн Хөрлбаатар гэж хүн байсан да Ахмад. Одоо нас барсан. Тэр үний техник бол их гайхамшигтай техник байсан. Тэр хүний техникийг дуурайх гэж бол их шөнө бодож өдөр нь тэрийг нь хичээж бэлтгэл сургалтаараа давтаж хийдэг байсан. Миний багш одоо тавхын самбуу гэж хүн байна. Данаа өсвөр үеэс эхлүүлээ шгшаагийн тамирч болон болоо дуустал тэр хүнтэй зүг ер нь хүндийн өргөлтөөр хичээж явсан байгаа. Тэр багш маань бол үнэхээр мундаг багш байжээ. Одоо аргагүй Ахмад үеийнх маань одоо тэр Ахмад үеийн бидний үеийн өсвөр үеийн хүнд хамгийн гол одоо байр суурь болж байсан хүн маань тэр байшингийнхаар хундаа маань болж байсан тэр хүн маань дурсахгүй байх юм эцгүй юм. Тэр хүн бол энэ бэлтгэл сургуульд альва юм дээр тун ихт хандлагатай.
тун ихт ханданда сургалтыг бэлтгэх сургуулийн цаг баримтлуулна. Хажуугаар нь хэл заадаг хүн байсан шүү дээ. Тийм ондог хүн байсан багш маань. Тэгээ яг энэ багш тамирчин хамт олон гэдэг. Энэ гурван одоо хэлхээ байж ижил одоо мундаг амжилт гаргадаг юм байна. Хамт олон маань багш болно. Биеиндээ хэлэн заан зөвлөн тамирчныгаа сэргээж өгөн сайхан. Тийм юм да. Энэ хамт олон багш нартаа үргэлж баярлж явдаг да. Тамирчин хот ачаал их авнаа. Багш бол ачаалыг сайн өгдөг байсан. Ер нь хүүхд ахуй цагаас тийм байсан. Ер нь яг өндөр ачаалтаа бэлтгэл авч байсан үйл олимпийн цикл байсан юм уу да. 92 оны Барселоны олимпиад явах цикл дээр өдөрт 3 бэлтгэл хийдэг байсан да. 3 удаа бэлтгэл хийхэд 1 цагийн бэлтгэл цаг 30 минутаас 2 цагийн зайтаагаар хийгдэнэ. Яг хөө тэгээд олимпиахаа өмнө мэдээ сэргэлтийнхаа бэлтгэлийг хийгээд явна. Тэгээд тэмцээнд ортлол ачаал өндөртэй бэлтгэл хийдэг байсан. 3 бэлтгэл хийдэг. Өглөөс болсон зарядканд гүйцэтгэн тийм ээ. Зарчим хатуу. Холуус хэмжээний мастер Гомдөржин энэ биш. Тамирчин байх үедээ амжилт гаргаа зогсохгүй. Цодог тайлсныхаа дараагаар нэгэн цаг үед Монгол улсын шигшээ багийг дасгалжуулж байлаа. 2002-оос 2004 оны үед тэрээр Монголын хөндий өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм а. Ялангуяа шинээр хичээл залуучууд маань суурийг сайн тавьж өгөх хэрэгтэй. Суурийг сайн тавьж яаж гэртэл гэмтэл авахгүй бие халаалт одоо их маш сайн хийж бэлтгэл сургалт хийдэг байх хэрэгтэй. Бэлтгэл сургалт хийхдээ дандаа багшийн хяналтанд орол бэлтгэл сургалтаа үргэлжлүүлэн хийж явах хэрэгтэй. Дуун мэдэн өөрсдөө хийх тийм ээ. Хамаагүй хайж явах бэлтгэл сургалтаас таслаад огцон бэлтгэл хийж бэртэл гэмтэл авах. Энэ бэртэл гэмтлээс хамгийн шалтгаалдаг аюул хамгийн айхтар юм чинь тэр юм шүү дээ. Бэртэл гэмтэл хийдэг. Энэс л их болгоомжтой хандах хэрэгтэй. Бэртэл гэмтэлгүй зөв зөвтэй системтэй бэлтгэлийг явахад амжилт гаргана гэж бодсон. Өмнөх үеийн алдар тамирчдын залгамж шалгааг үргэлжлүүлэн энэ цаг үед Монголын хөндий өргөлтийн спортын өнгө төрхийг дэлхийд таниулж явах оюутан бол халуус хэмжээний мастер Мөнх Чанцангийн анх цэцэг. Рио 2016 зуны олимпийн наадмыг зорж анх удаа олимпийн наадмын давсан дүрсэлдөгтөө 8 дугаар орж чалгарсан түнд Монголын спорт сонирхчид хайртай. Хөдгөө хорхон настай нөвсгийг дэлхийн хэдийнэ мэдэх болжээ. За би ингээд спортын тооорд тэлтгэлээ их гэж ирж байна. Тэгээд одоо олон олимпийн аргад төрсөн. Олон олимпийн медаль бүгд яг энэ газраас хэлээ, энэ газар тэлтгэлээ хийж, энэ газар хоолж ундаж, энэ газар баг амьдарч иж тэр амжилтанд хүрсэн. Тэгээд миний ч гэсэн адилхан энэ газар 2 дахь гэрмэн насан байгаа. Тэгээд амар гоё нэрхтэй газар өглөө ингээд бэлтгэлтэй ирээл харахтай ирч хүч авдаг байгаа. Тэгээд ямар нэг сэтгэлээр унсан ч юм уу тийм үед ирч хүч аваад тэгээд бэлтгэлдээ ордог байгаа. Анх яг 2008 оны 8 сарын зайлаар анх хөл тавьж орж ирсэн. Тэгээд Баярмагчийн бэлтгэл яг дуусч байсан. Дандаа ингэ зургатаар хардаг хүний шууд тэр дорно гээд энэ дээр надад чи 10 настай хүн байсан шүү дээ. Би хараад нөө зургатаар хардаг чи ямар мундаг юм гэж. Тэгээ явандаа бэлтгэл хийдэг болоод ганц нэг ирдэг болоод тэгээд ирэхээр нэг одоо Ахмад үеийн тамирчин чи амар өргөж байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөөж голоо өрөхгүй л голоо даахгүй голтойгоо ноцтолж байгаад ингээл амар том дискнүүд хийсэн. Тэгэл амар их чин өргөл энэ хүмүүс шиг болохоос яаж энэ хүмүүс шиг болох вэ? Баян боддог л шүү дээ. Нэг гой дулаахан гэртээ ирж байгаа юм шиг тийм мэдрэмж боддог шүү дээ. Ингээл гаднаас ороод ирэхээр нэг халуун дулаан гэртээ байгаа юм шиг тийм мэд шүү. Зааланд орж ирэл яг ингээл нэг тийм ядарсан ч юм уу эсвэл сэтгэл санаа 10 үед яг зааланд орж ирэл нэг одоо юу нэг уулаас байгаль хараад хүн нэг гой тайвширдаг шүү дээ. Тэрэн шиг ингээл тайвшраал цаанаас нэг гоё болол өвчдөг шүү дээ. Насан туршидын дэлхийн аврагч наруулах тэмцээнд огцон мөргөлтөөр 4-р байр нийлбэр дүнгээр 6-р шалгарч залуучуудын дэлхийн авраг
оюутны дэлхийн аварга цол өртөм, залуучуудын Аз тивийн аваргачлуулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрд медаль, насан туршидын Аз тивийн аваргачлуулах тэмцээнээс 3 алтан медаль хүртэж, хогцсон мөргөлтөөр Аз тивийн дэд амжилтыг тогтоосон зэрэг амжилт нь түүнийг дэлхийн дэд амирчин гэдгийг нотлох үзье. Юм болгоно нэг тэр хүнийг татдаг нэг юм байдаг шүү дээ. Хүн болго өөр юм дуртай байдаг шүү дээ. Намайг энэ спорт яг тэр нэг өвдөс гэдэг юм уу те нэг юм татдаг. Энэ спортоос ингээд жоохон холдоод хүн дээрээ явчих юм бол ингээд байж чадахгүй болоо ч юм уу. Хүн тийм хобби ч юм уу байдаг шүү дээ. Яг тэр шиг. Тэгээд яг бүх амьдралаа энэ спорттой холбоцсон. Холдон нэг сэн санагдаад байдаг шүү. Энэ том спортыг энэ хүндрүүлдэг энэ том спортыг өдөө зэрэгтэн залаад ингээд аваад ирсэн. Тэгээ энэ хүмүүсийн энэ том залгамж халааг өргөжлүүлээд ингээд явж байгаа өөрөөр бахархтаа үгүйс ингээд тамирчин цуг бэлтгэл хийж агаад баг хамт олноороо ч гэсэн бахархдаг. Тэгээд магадгүй тэгээ нэг 10 жилийн дараа ч юм уу 15 жилийн дараа 20 жилийн дараа гээд дахиад нэг тамирчин хүүхдэд гарч ирээд ах цэцэг гэх тамирчин байсан. Тэр юу гэдэг те тэр үеийн тамирчдын залгамж халааг ингээд бид нэр аваа явж ин гэд яриас ухах л та. За анх цэцэг маань гараад ирлээ. Штангийн жин 106 кг-аар цахиас ихний өргөлтөө өргөхөөр бэлэн болсон байна цэцэг маань. За осоор дасгалжуулагч нар цаана харагдаж байна. Амжилт өргөлт амжилттай боллоо. Баруун тохоос суларч эхний өргөлтийг бас мөн алдчихээн. Цяаны өргөлтийг амжилттай өргөх хэрэгтэй. Зөвдөл. За асаагч манай л одоо өөрийн зөвлөгөөг хэлсэн л одоо. Баржээ. Сайн. Тэр амжилттай биелүүлсэн юм. Хоёрдугаар өргөлтөөр 106 кг-ыг манай олон улсын хэмжээний мастер анх цэцэг маш амжилттай гүйцэтгэлээ. Хэмжээний мастер анх цэцгийн 3 дугаар оролт. За энэ өргөлтийг бол амжилттай гүйцэтгэх хэрэгтэй. За. Биш охин минь. За энэ дээр 8 гэж байгаач хэрж байна. Тамирчин хүн болгоны мөрөдөл олимпиадыг гэрнэ орж үзээгүй өчнөө тамирчин байдаг. Тэгэхээр миний хувьд 18 хэсэг настай энэ том хэмжээнд оролцоод үзсэн. Тэгээд яа тэр хүндээ бас амар айдас байсан. Баг зэрэг туршлага дутсан, жоохон туршлага дутсан. Өөрийнхөө алдаанаас болоод магадгүй медаль руу орж ирэх боломж байсан. Тэр нөөц болцоо шилж чадаагүй 8 дугаараар нь шалгарсан баг. Тийм одоо нэг ороод үзсэн, нэгэнд ороод үзсэн. Тэгээд өөрийнхөө алдааг мэдж байгаа дараагийн олимпиад тэрнээсээ илүү гарна. Өмнө одоо биелүүлж чадаагүй зорилгоо биелүүлнэ гэж зорилго тавьсан. Рио 2016 Олимпиад сансан амжилтандаа хүрч чадаагүй анх цэцэг энэ алдаага дараагийн уралдаан тэмцээнд засч чадсан юм. Олимпийн наадмаас хэдхэн сарын дараа зохиогдсон хоёрдны Аз тивийн аваргачлуулах тэмцээн, хоёрдны дэлхийн аваргачлуулах тэмцээнүүдэд дараалан дөрвүүлж дэлхийд Монголоо дурсгасан. Оюутны дэлхийн аваргын үеэр бэртэл авсан ч тэмцээнээ амжилттай дуусгасан түүнд гадны зарим орон өөрийн улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох санал тавьсан ч тэр зөвшөөрөөгүй. Түүний эрхэм хүсэл дэлхийн олимпийн давцанд Монгол улсын тамирчин Мөнх Чинцэнгийн анх цэцэг гэж алдраа дуудуулах явдал үлээ. Хөө яг том амжилтанд хүрэхин өмнө асар их ядардаг, туйлддаг. Тэгээд тэрний дараа тэрний дөнгөж цаадалд нь том амжилт байж байдаг. Тийм болохоор тэр бүхний даваарай гэж хэлдэг. Яг ингээд бэрцсний дараа ч юм уу шантрах үе тамирчин дүнөө гэж заримдаа ингээд заалнаас зүгээр гарч аваа дахиж ирмээргүй санагддаг үе ч юм уу тэгээ тийм үед ээж аав одоо гэр бүлийн тусалцаа, найз нөхдийн багшийн нэмжлэг тусалцаа, баг хамт олонны тусалцаа тэгээд энэ олон хүмүүсийн итгэл тэр бүхэн ингээд буцаад ингээд өмнө тавьсан зорилгоос илүү өндөр зорилго тавиад буцаж ирэхэд нөлөөлт юм болоо гэж боддог. Аавынхаа хүрээгүй газар хүүн хүрнэ гэж ярьдаг штэ хүмүүс. Тэгээ тэр шиг тэр хүмүүсийн хийж бүтээгээд үдээ зэрэгт нь аваад ирсэн энэ их түүхийг бид нэр цааш нь өргөжлүүлээд тэр хүмүүсийн хийж чадаагүй бүхнийг гүйцэн гэж бодож явдаг штэ. Яг ээж аав гэр бүлийнхнийхаа тэгээд энэ багийнхнийхаа дэмжлэгээр багшийнхаа дэмжлэгээр өнөөдөр үдээ зэрэгтэй ингэж
хөл дээрээ буцаж босч одоо буцаа бэлтгэлдээ ороод дараагийнхаа одоо тэмцээнд бэлтээд ингэ явж байгаа. Хүндий эргэлтийн спортоор хичээлээд жил өрөөгүйч энэ спортоор ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дуусгах тамирчин гэж үнэлэгдэж яваа тамирчин бол Ариунагийн Өвлөн их. 2016 онд аавынхаа нөлөөгөөр хүндий эргэлтийн спортод татгадаа орсон энэ охины амжилт богино хугацаанд өссөн юм. Ирээдүйд Олимп дэлхийн аварга болгочийн хүсэлтэд тэрээр одоо улсдаа тэргүүлэх тамирчин болжээ. Хөсөр үеийн улсын аваргын тэмцээнд төрүүлж, насан туршидын улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, холбооны цомын тэмцээний алт медаль хүртсэн түүнд Монголын хүндий өргөлтийн холбооноос итгэл үзүүлж, дэлхийн аваргын тэмцээнд оролцуулсан. Дэлхийн шилдэгүүдтэй анхлан нүүр тулсан энэ бяцхан охин улс орон төмөн олонныхоо итгэлийг дааж, дэлхийн аваргын тэмцээний шагналт 8 дугаар орж чалгарсан чамдгааргүй амжилт билээ. За ерөнхийдөө нөгөө 10 сараас эхлэж хичээлж эхэлж байгаа. Тэгээ 7-8 сар гэхүүтэй ороод удааг байгаа. Өөрийнхөө сонирхлоор гэхүүтэй нөгөө анх цэцгийн хичээл харж исэн болохоор анх хүндий өргөлтийн зааланд орж ихэд гоё байсан. Тэгээд өргөж байгаа хүмүүсийг харахаар ямар гоё. Тэгээд би ч бас юм өргөж үзэх юмсан гэж бодож исэн тэр үедээ. Тэгээ анх орж ирэхдээ нөгөө 15-ын голыг тэглэхөө. Тэгэл тэмд байсан да. Амжилт ялт бүхнээрээ тэргүүлж яваа эрхэм тамирчид ирээдүйн хойчийн олон залуу сүгдэдэд үлгэр дуурайлал болж тэднийг экспортод дурлах шимтэн сонирхот нь манлайлан дагуулдаг учиртай. Өвлөн их охинч энэ жишгийн дагуу хүндий эргэлтийн спортод татагдсан байна. Анх цэцэг хичээгээ төв дэлхийн олимпийн давцанд амжилт гарах бүрийг нь шимтэн харж хэн хүн шиг тамирчин болгосон гэсэн хүсэл сэтгэлээр жигүүрлжээ. Хугаас спортод сэтгэлтэй гэр бүлийнхэн ч охиноо хэн спортод төл тавихад дургүй цаг өгдөг. Би ингээд энэ спорт ороод 6-7 сар болж байгаа. Тэгээд дээд үе болон тэгээд ах эгч нарыг хараад үлгэр дуурал зөндөө авдаг. Тэгээд бэлтгэл хийж байгаа голоор нь тэгээд урдуур нь гарч болохгүй хүндлэх хөстэй гээд олон юмд сургаж байгаа. Тий, одоо нэг манай нэг Ахмад тамир одоо бидний үеийнхэн ч юм эсвэл нэг тэг насан туршидын улсын аваргад ордог хүүхдүүдээс илүү өсвөрийн хүүхдүүд айгүй олон байгаа. Тэг манай спортод дөнгөж хичээлж байгаа 13 4-тэй 14 5-тай тийм хүүхдүүд маш олон байгаа. Тэгээд тэр хүмүүсийн үлгэр дуурайлал нь болж байгаа. Тэгээд ингээ явж байгаа учраас тэгээд ийм хөдөлгөөн хийжэл дүүнер маань ингээ бодчихоо тий. Тэгчээд дүүнер маань тий энэ анхаагч ингэж болд юм байна гэж бодчихоо тий. Тэгээд ингээд наа би ийм нэг зөв үйл хийвэл надаас үлгэрлээд ингээд аваасаа гэж аюу хөддөг ш. Тэгээд техник методээр нь ч гэсэн ингээд хараад тэгээд хилж өгөх юмаа хилж өгөөд ингээд битээ алдаасаа зөв ийсэ гэд аюу юм хилж өгдөг. Сая нэг болсон тэмцээнээр өсвөрийн дэлхийн аварга шалралт тэмцээнээс өсвөрийн багтаа цуг явсан. Хамтарсан бэлтгэл хийх гээд Таиландаас руу цуг явсан. Тэгээд яг одоо багштай туслаад дасгалжуулагч нь болно. Тэгээд одоо эмэгтэй хүүхдүүд төлхөө явсан баг. Эмэгтэй хүүхдүүд явсан дандаа. Тэгээд доктуудтай явсан. Тэгээд их чинь ээж хин найз шин тэгэл нэг дундаа орно. Нэг загнана тэгэл эсвэл нэг байрны каминдачиг нь хайчих нь хайж гадаа ингээл тэгэл тэгж ясараа гал гэсэн. Тэгээ бүх юмар тусалж ийсэн тэр үедээ тэгээд дуугаараа аваад тэгээд жингээ үзүүлээд ер нь цай хоол бүх юмыг зохицуулж өгч ийсэн. Багш магш маань хөдөө бол тэгж л явжсэн да. Тэгээ ер нь онгоцон дотор болохоор жингээ барьж ийсэн. Тэгээд очиод бариад тэгээд тэмцээнд орсон байна. Өвлөн их охин одоо ирээдүйн амжилт ялалд хүсэл тэмүүлтэд хүрэх гэж хичээж хөдөлмөрлөж явна. Аав ээжийн шавилхан охинд ард олон өндөр их итгэл хүлээлгэж байгаа. Мөдгөн тэр их орон элгэн түмнээ барилуулсан их амжилтын эзэн болох үзье. Одоо миний зорилго бол дэлхийн олимпийн аварга болох зорилттой байгаа. Тэгээ одооноос одоо өргөх
ёстой юмаа заавал өргөх ёстой гэсэн. Тэгээ техник болон бус бүх юмаа сайн хийх ёстой л гэж бодож байгаа. Тэгээ анхаагч ийсээ үлгэр дуурайл авдаг. Тэгээд агш нараас бүгдээс нь үлгэр дуурайл авдаг болохоор энэ спортоо илүү сайн амжилт ахиулна гэж бодож байгаа. Тэгээд өөрийнх нь урдаа тавьсан зорилгоо заавал биелүүлнэ л гэж хэлнэ. 2008 онд Бүгд найрамд Хятад улсын нийслэл Бээжин хотноос зохиогдсон зуны олимпийн наадамд төрүүлж Монгол төмнийхээ хайр үнэлийг хүлээсэн Монгол улсын хөлбөрийн баатар Гавьяа Тамирчин Монголын үндэсний олимпийн орны ерөнхий нэрмжийн дарга Хинх хотын Бадруугны санаачлагаар 3 үеийн алтан хэлхэн уулзалт зохион байгуулагдсан юм а. Энэ уулзалт Монголын хүндийн өргөлтийн холбооноос эхэлж Ахмад үе, өнөөгийн Шилдэг Тамирчид, ирээдүйн хойжулсан залуу тамирчид маань оролцлоо. Ахмад тамирчид маань ирээдүйн залгамж халаа болсон тамирчидаа өөрсдийн туршлага, санал зөвлөмжөө хэлж хүндийн өргөлтийн спортын 3 үеийнхэн чуулсан юм а. Энэ ажил бол одоо спортыгоо одоо хамгийн түрүүнд спортыг одоо мөн чанар энийг таашаа сурчлах хүүхэн залуучуудыг энэ спортоор хичээлэх дур сонирхол одоо бадраах ийм зорилготой. Тэгээд энэ спортын сүүлийн үед алдагдаад байгаа энэ бас л спортын төрөл болгон дээр алдагдж байгаа Ахмад үеүдээ одоо сурчлаа. Ахмадуудынхаа энэ явж ирсэн замлыг одоо ямар замл туулж ирсэн энийг одоо сэргээе. Энэ спортынхаа энэ хүнд хэцүү үеийн одоо Ахмадуудынхаа үгийг одоо сонсч энэ ирээдүйд хойш үе болсон залуучуудаа энэ үнэтэй алтан сургамжийг одоо хийж тэр болгоныг одоо мартаж болохгүй шүү гэсэн энэ захаасыг одоо би залуустаа таних мэдүүлэх зорилготой. Тэгээ энэ Ахмадууд маань одоо үнэхээр одоо энэ бид хүний энэ гаргаж байгаа амжилтыг одоо замналыг энэ эхлүүлж ирсэн тийм ээ. Тэгээ миний хувьд бол мэдээж бас хүүхэд байхад би одоо Сидней олимпийг үзчихсэн. Сидней олимпийг үзээд одоо үе төм ах одоо ганцаараа улсаад руу орж ирсэн. Тэрийг одоо хараад одоо энэ спорт олимпизм одоо дэлхийд даяараа одоо амьсгаад арна чагнаал тий. Тэгэхээр энэ тэр цаг үеэс ахвал одоо энэ спортынхаа алдартай тамирчдыг одоо шүтэж иргэсэн л дээ. Одоо манай том их одоо хаана баяр сайхан байна. Одоо ингэ олон боксын одоо алдартангууд байгаа. Тэр болгоныгоо одоо замналаар одоо явж одоо өдөө хөрсөн. Тэгэхээр одоо энэ Ахмад үеэ бол бид нар бол мартаж болохгүй. Үргэлж одоо энэ амжилт одоо яаж замлын одоо бид бүхэн харж сонсож яриулж одоо энэ бүхэн ингэж байж л энэ спортын мөн чанар нь харагданаа гэж ойлгож байгаа. Хэрхэн үзэгч та бүхэндээ Монголын мэдээ телевиз 3 үеийн алтан хэлхээ нэвтрүүлгээ танилцууллаа. Хөнгөрсөн одоо ирээдүйн цагийн алтан хэлхээ үеийн үед мөнгөчөнд хэлж Монголын тамирчдын яруу алдар мандан бадрах болтугай.